Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Шилэн эндгсийн тайлан хянах, харьяа болон салбар байгууллагын тайланд үнэлгээ хийх талаар өнөөдөр та бүхэндээ танилцуулна. Өмнө нь би та бүхэндээ татварын ерөнхий газраар жишээ авч шилэн эндгсийн тайлан илгээх талаар танилцуулсан бол өнөөдөр харьяа дэвжтний байгууллага сангийн яам, захин ажлын байрны хувьд эндгсийн тайлан нэгтгэл хариуцсан мэрэгжилтэн ямар чиг үүрэгтэй байх вэ гэдэг талаар та бүхэндээ танилцуулах гэж байна. Харьяа байгууллагын тайлан хүлээж авна. Байгууллагуудын тайлангийн жагсаалтаас тайлангаа сонгож шалгана. Ингээд үнэлгээ хийнэ. Үнэлгээ хийхдээ засгийн газрын 352 дугаар тогтоолоор батлагдсан үнэлгээний аргачлалын дагуу хийж гүйцэтгэх ёстой. Нээлттэй байршуулсан үзүүлэлтэд оноо өгнө. Хамааралгүй үзүүлэлтийг хамааралтай болгоно. Нээлттэй байршуулсан үзүүлэлтийг хамааралгүй болгоно. Ингээд тайлан хянсан төлөвч шилжүүлнэ. Эндгсийн тайлан нэгтгэл хариуцсан мэрэгжилтэн маань бүх тайлангийн баталгаачлалтын мэдээллийг харгах хянах боломжтой байгаа. Тайланд үнэлгээ хийх хянахдаа тайлан нэгтгэл зэстээр дарснаар өөрт харьяалагдах салбар байгууллагуудын тайлангийн жагсаалтыг бол харна. Илгээс нь төлөвтэй байгууллагын тайлан хянах төвчдөөр дараад үнэлгээгээ хийн. Тайлан хянах хэсэг рүү нэвтэрснээр бүлгийн үнэлгээг бол хийх боломжтой болно. Та бүхэндээ ойлгомжтой байх үднээс зургаар харуулсан байгаа. Байгууллагын нэр төлөв дээр болохоор илгээс нь төлөвтэй тайлан байна. Ингээд үйлдэлээр тайлангаа хянаад ингээд бүлгийн үнэлгээ хийх гээд ногоон төвч рүү дарснаар бүлгийн үнэлгээг бол хийх боломжтой болж байгаа. Нээлттэй мэдээллийг ил тод байлгах болон ил тод байдлын шалгуур үзүүлэлт тогтоох үнэлгээ хийх журмыг засгийн газрын тогтоолоор баталсан. Энэ хүрээнд батлагдсан нээлттэй мэдээллийн ил тод байдлын үнэлгээ хийх аргачлалын дагуу үнэлгээ хийнэ. Ингэхдээ мэдээллийн хүртээмжтэй байдал энийг болохоор 3 дэд шалгуураар үнэлж байгаа. Тухайн тайлан мэдээллийг захин хуудасд нийтэлсэн бол тэгээс 15-ын хооронд оноо, мэдээллийн самбарт байршуулсан бол тэгээс 10-ын хооронд оноо, бусад мэдээллийн хэрэгслэр бол үзүүлэлтийн мэдээлэл тулгуурлаад тэгээс 5-ын хооронд оноо өгөх боломжтой. Хугацаандаа нийтэлсэн байдал гэдэгтэр тим өгөө гэсэн сонголтоо сонгоно. Тим бол системээс автоматар 30 оноо, өгөө гэсэн тохиолдолд системээс автоматар 10 оноо өгдөнө. Мэдээлэл хариуцагч байгууллагын хувьд улирал хагасжил жилээр тайлангаа нийтэлж байгаа учраас хугацаандаа энэ бол хугацаандаа нийтэлсэн байдал гэдэгтэр тим гэсэн сонголтыг бол сонгоод үнэлгээг өгөөд явж байгаа. Мэдээллийн бүрэн бүтэн байдал гэдгээр бол анхаарах шаардлагатай байгаа. Ямар тохиолдолд мэдээллийн бүрэн бүтэн байдал хангагдсан бэ гэж үзэх вэ гэхээр мэдээллийн хүртээмжтэй байдлын 3 дэд шалгуур гуруулан хангагдсан тохиолдолд бол бүрэн бүтэн байдал хангагдсан байна гэж үзнэ. Жишээлхэд тухайн байгууллага захин хуудасдаа нийтлсэн хэрнээ мэдээллийн самбарт байршуулаагүй тохиолдолд өгөө гэсэн сонголтыг сонгогдож системээс автоматар 10 оноо өгдөж байгаа. Мэдээллийн бүрэн бүтэн байдлаар мэдээж бүрэн байх юм бол тим гээд 30 оноо өгдөн. Өгөө бол 10 оноо өгдөн гэж ойлгох нэ. Их сурвалжийн тодорхой байдал дээр бас тим өгөөсөн сонголтоо сонгоно. Тим бол мэдээж 30 оноо өгнө. Өгөө бол автоматар системээс 10 оноо өгдөж байгаа. Ингээд дээрх шалгуураар үнэлгээ өгч дуусаад хадгалах төвчтөөр дарснаар болохоор үнэлгээг хадгалж байгаа. Та бүхэндээ сая их сурвалжийн тодорхой байдал гэж ярьсан. Их сурвалжийн тодорхой байдал гэж юу хэлэх вэ гэхээр нээлттэй мэдээллийг дэлгэрүүлж авах, тодруулах, эрх бүхий ажилтны харьяалах нэгжээр аль тун тушаал нэр болон холбоо барих мэдээллийг нийтэлсэн бол хангалттай буюу 30 оноо өгнө гэж байгаа. Манай байгууллагууд ихэнхдээ их сурвалжийн тодорхой байдлыг тодорхой оруулаагүй байдаг. Та бүхэндээ жишээ болох үүднээс архивын ерөнхий газар их сурвалжийн тодорхой байдлаа тодорхойсон байдлыг зургаар харуулахыг зорьсон байгаа. Нээлттэй мэдээллийн тод байдлыг үнэлгээ хийх аргачлалын дагуу дараах зургийн дагуу үнэлгээгээ хийгээ явж байгаа. Та бүхэнд харагдаж байна те мэдээллийн хүртээмжтэй байдлыг тэгэхээр 3 дэд шалгуураараа үнэлнэ. Жишээлбэл энэ байгууллага бол 30-аас 25 оноо авсан байна. Хугацаанд нийлсэн байдлыг бас тим өгөө шалгуураар үнэлнэ 30 оноо. Мэдээллийн бүрэн бүтэн байдал дээр зарим нэг дээр нь оноо дутуу байгаа хэдий ч 3 дэд шалгуур гурвуулангийн бүгэлсэн учраас мэдээллийн бүрэн бүтэн байдал хангагдсан гэж үзээд тим. Их сурвалжийн тодорхой байдлыг заагаагүй байна гэж үзээд өгөө гэсэн сонголтыг сонгоод жишээлбэл 10 оноо өгсөн байх жишээтэй харагдаж байна. Тайлан үнэлгээнд хамааруулах. Тухайн байгууллага нь өөрийн байгууллагад хамааралтай асуудлыг хамааралгүй гэж бүгэлсэн бол үнэлгээ хариуцсан мэрэгжилтэн хамааралтай болгох ба ингэснээр үнэлгээ нь тэг оноонд тооцогдно. Тайлан хамааралгүй болгох. Тухайн байгууллага өөрт хамааралгүй үзүүлэлтийг хамааралтай гэж бүгэлсэн бол хамааралгүй болгох төвчтөөр дараад хамааралгүй төлөвт оруулна. Энэ үйлдэлийг бол бас нэг удаа хийнэ. Хамааралгүй төлөвт шилжих юм бол тухайн үзүүлэлт бол үнэлгээнд бол хамааралгүй болно гэж ойлгох нэ. Энэ дээр болохоор нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд тодорхой шалгуур үзүүлэлтүүдийг та бүхний харж байгаа шалгуур үзүүлэлтийг тухайн хариуцсан байгууллагууд нээлттэй ил тод байлгана гэж заасан байдаг. Энэ шалгуур үзүүлэлт нь бусад байгууллагуудад хамааралгүй гэж ойлгож болно. Энэ дээр болохоор
тухайн байгууллага тайлбараа бичээд хамааралгүй болгоно. Ингээд бас би та бүхэндээ зарим байгууллагын хууль заасан жишээгээр харуулъя гэж бодож байна. За тайланг хамааралгүй болгох чиглэлээр жишээлбэл төсвийн ерөнхийлөн захирагч нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8-4-ийн нэгт заасан мэдээллийг ил тод болгоно гэж заасан. Жишээлбэл өмнөх оны төсвийн гүйцэтгэл тухайн жилийн төсөв, дараа оны төсвийн төсөл, төсвийн тухай хуульд заасан төсвийн ерөнхийлөн захирагчийн жилийн төсвийн санал гэх мэт. За мөн санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцсан нээлттэй ил тод байлгахаар заасан тайлан мэдээллүүд байна. За жишээлбэл 8-4-ийн 13 заасан төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаанд оролцох эрхийг хязгаарласан этгээд дэмжигсаар. За 8-4-ийн 14-т хэсэг заасан засгийн газрын гадаад улс олон улсын байгууллагаас авсан зээл тусламжийн гэрээ хэлцээрийн талаарх мэдээлэл гэх мэт. За ингээд 8-4-ийн 13-аас 8-4-ийн 25 хүртэлх заалт. За 8-6-гийн 7 дахь хэсгийг бол зөвхөн санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцсан нээлттэй ил тод байлгана гэж хуульд заасан байна. За мөн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага за жишээлбэл эдгээд Монгол улсын дээд шүүх хуулийн 8-6-гийн 14 дахь хэсэг заасан шүүн таслах ажиллагааны дүн мэдээг бол зөвхөн Монгол улсын дээд шүүх хариуцсан ил тод байлгана гэж заасан байх жишээтэй. За ингээд тайланг хянсан төлөвт оруулахдаа тухайн тайлангийн бүх үзүүлэлтэд үнэлгээ өгч дууссаны дараа хянах төвчдөөр дарснаа тайланг хянсан төлөв шилжиж захин хөгжил инновац харилцаа холбооны яам штаб төрийн захин үйлчлэгээний зохицуулалтын газар руу бол тайлан илгээгдэнэ гэж ойлгоно. За та бүхэндээ бас ойлгомжтой байх үднээс зургаар харуулж байна. За тайлан хянахтаа итгэлтэй байна уу гэсэн мэдгэл гарч ирэх нь. За ингээд таны хянсан тайлан захин үйлчлэгийн яам руу илгээдлээ гэд за тийм гэсэн товчлуурыг дарснаар тайлан маань илгээгдэнэ. Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн сургалтаар шилэн индексийн тайлан баталгаажуулалт, нийтлэг анхаарал хандуулалтын талаар та бүхэндээ танилцуулах болно.